За энэ хэдэн асуулт асуучид. За яг энэ хөдөлмөрийн үндэсний доод хэмжээнээс дээш одоо цалин авдаг хэдэн хүн байд? Нийгмийн даатгал шимтгэл төлдөг. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт энэ хуулиутай холбоотой асуудлуудыг нийгмийн эрх ашиг төлөөлж байгаа ажил олгогч нар, үйлдвэрчний ивэл эдгээр хүмүүсээс энэ санал авч иж оруулж ирдэг байх зарчим ба. Тэгэхээр нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс яг энэ асуудлаар хэлсэн үү? Засгийн газрын мөр одоо боловсруулж байгаа хууль болон энэ хуультай холбоотойгоор санал авсан уу гэдгийг бас хэлмээр байна. За дараагийнх нь хоол унаа орон сууц гэдэг энэ дээр энэний өмнөх хуулийн дээр бас би санал өгөөд дэмжигдэг үлдчихэжсэн. Энийг бол би дэмжиж байгаа. Ер нь бол өөрөөр хэлбэл тэр ажилтан хүнд хоол унаа за тэр тог цаглагаан байна уу, түлээн үрс байна уу? Үүнээс нь одоо тэр суудах юм бол одоо хэвийн ажил нөхцөлийн хангасныхын төлөө давхар шимтгэл юугаар ингээд яахгүй. Дарамт толоод ах энэ асуудлыг бол одоо асчаач гэдэг саналыг бол энэний өмнөх хуулийн төсөл дээр л өгөөд дэмжигдээгүй харамсалтай. Тэгэхээр одоо дахиад орж ирэх бол зарчмын үед бол энийг бол дэмжиж байгаа. Гэхдээ хэмжээтэй байх хэрэгтэй. Яг би гайхаад байна л да 20 мянган төгрөгтэй холбоотойгоор ингээ ярихад тийм их хэмжээний одоо даатгалын дутагдал орж ирнэ гэдэг бол тэр тооцоол дээр яг нарийн суухгүй бол энэ өөрөө эргээд нөгөө талдаа сангийн хувьд бол нэлээд эрсдэл болоод ороод ирдэг гэдгийг бол хэлмээр байна. За дараа нь хөлсөөр ажиллах гэрээ гэдэг ингээд төвшин гишүүнтэй түрүүн бас уулзсан. Яг нөгөө талдаа тодорхой хэмжээгээр бас зааглаж одоо шийдэхгүй бол маш олон одоо нөгөө үндсэн гэрээгээр ажиллагаа юмнуудаа зөвхөн хөлсөөр ажиллах тийм гэрээ рүү шилжүүлж эрсдэл бол магадгүй энэ хоол унаанаас илүү өндөр эрсдэл гарч ирэх эрсдэлтэй байдаг. Тийм учраас дундын хөлбөрөөр бол зүгээр нэг удаадаа нэг байшин гэрээ янзлуулдаг ч юм уу, нэг ажил гүйцэтгэх гэрээгээр нэг хуулийн зөвлөгөө төр авдаг ч гэдэг юм уу те. Ийм удаагийн шин чанартай юмнуудаас хасаа ажиллах нь бол зөв. Харин олон удаа давтагддаг байдлаар энийг ингээд шийдчих юм бол хөдөлмөрийн гэрээ байгуулах нь олдохгүй бүгдээрээ татвар нийгэм даатгалаасаа цугтаагаад ийм гэрээ байгуулаа явуучих юм бол энэ санч нь өөрөө том эрсдэлд ороод бүр зөрүүлээд ажил олгогч нараас нийгмийн даатгалынхаа шимтгэлийг нэмий гэдэг юм руу ороод ирэх вэ гэдэг би энэ эрсдлийг бодоод байгаа. Саяхан бид нар чинь нэг 5 пунктыг бол нэмж оруулж ирж байсан шүү дээ. Холбоосын валютын сангийн юугаар орж ирээд. Тийм учраас энэ эрсдлүүдээ бас би хараарай гэж бодож байна. Тэгээд хуулийн хувьд бол яг нэгтгэхэд хилцээд ингээд явах нь бол зүг баг. Ер нь бол хэлцэх хэсгээр бол миний хувьд бол дэмжиж байгаа. За нэг асуулт нь хөдөлмөрийн үндэсний доод хэмжээтэй холбоотой ингэж холбоотох нь өөрөө эргээд нөгөө хөдөлмөрийн үндэснийхээ доод хэмжээ нэмэхгүй байх сонирхлыг бол одоо шууд өдөөж өгөх зүйл. Тийм учраас миний хувьд бол 90 цаашлаа тэр засгаас өргөн барьж байгаа юмнуудаа энэ амжиргааны баталгааж доод төвшин гэдэг юм уу энэ зүйлтэйгээ холбож өгөхгүй бол ажил олгогч нарын энийг дэмжихгүй байдаг нэг шалтгаан надад ирэх дарамт нэмэгдээд байх юм байна гэдэг нэг юм асуулт байгаад байт. Тийм цалингаас гадна тий. За ихтэй за хэн хариулах вэ? За төвшин гişүн хариуллаа те бачрал дарга хариулна. За Эрдэнэт гишүүний тэр нөгөө хөдөлмөрийн шин чанартай харилцаанаас бусад одоо иргэний хуулийн харилцаа руу шилжүүлээд зайлсхийгээд байх ийм эрсдэл байгаа юу гэж асуусан. Тэгэхээр ийм эрсдэл бол байж болох талтай. Тэгэхээр энд нэг ийм төсөл дээр нэг ийм заалт оруулсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 41-ийн 3 дээр ажил олгогч ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 41-15 заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн шинжийг агуулсан байвал түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсан тооцно гэж байгаа. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний шин чанарыг л агуулсан бол өөрөөр ямар ч нэрлэж болохгүй хөдөлмөрийн гэрээ гэж үзнэ гэсэн энэ заалтыг оруулаад ямар санкц оруулж өгж байгаа вэ гэхээр энэ байдлаар зайлшгүй байх юм бол бүх нийгмийн даатгалыг нь нөхөн төлөвлөнө гэж заасан. Тэгэхээр энэ агуулгаараа одоо яг энэ төсөл дээр орж ирж байгаа учраас хөдөлмөрийн гэрээг өөр гэрээ болгож хувиргах заалтыг нь ингэж хааж өгсөн заалт болж байгаа. За бачрал дарга нэмж хариулна. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За хөдөлмөрийн үндэсний хэмжээгээр нийгмийн даатгал төлдөг хүний тоо 2024 оны эцсийн байдлаар 280 мянган хүн албан журам дээр 134 мянган хүн сайн дур дээр байгаа гэсэн юм тоо статистик бол байна. Хоёр дахь асуултын хувьд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөө санал авсан уу гэсэн асуулт асууж байна. За нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яам дээр боловсруулад нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хөргүүлээд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд байгаа мэргэжлийн хороогоор бас дүгнэлт гаргуулахаар хөргүүлчихсэн байгаа. Юуны хувьд бол засгийн газрын гишүүний
засгийн газрын боловсруулсан хуулийн хувьд бол энэ процесс бол хийгдэж байгаа. Юуг нь бол баярлалаа. За Эрдэнэт гишүүн тодруулна. Миний асуултыг буруу ойлгочих боллоо. Хөдөлмөрийн үндэсний доод хэмжээнээс дээшээ 10 дахин буюу одоо хязгаар байгаа шүү дээ. Түүнээс дээшээ цалин авдаг гэдэг байгаа. Өөрөөр хэлбэл одоо 7 сая 920 мянган төгрөгөөс дээш цалин авдаг хэдэн хүн байд юм бэ гэж. Нэгдүгээр тодруулга. Тий. За Батчиргал дарга хариулна. Нэгдүгээр микрофон. Тэгээ 2024 оны жилийн эцсийн тоогоор бол хөдөлмөрийн үндэсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшээ цалин авч байгаа хүмүүсийн тоо бол 17500 орчим байгаа. 17500. Хүний даатгуулагчийн тоогоор. За Эрдэнэт гишүүн тодруулна. За би ярин түрүүн бас энийг асууж байгаа нь 17,000 орчим хүнд одоо 8 саяас дээш хэмжээний цалин олгож байгаа ажил олгогч нарыг бол дэмжиж. Нөгөөх нь бол тэр тэтгэврийнх нь юунд нь ордог нь бол үнэн. Тэр 8 сая 9 сая төгрөгийн цалин авч байгаа хүмүүс тогтоолоход энэ ямар ч хамааралгүй. Яг нөгөө хязгаараараа тогтоочдаг. За нөгөө талаараа бас нийгмийн даатгалд энийг зүйлийг хэлэхгүй бол бас болохгүй зүйл нь юу вэ гэхээр сүүлийнхаа 5 жилийг л маш өндөрөөр тогтоогоод ингээд хуулийн цорхыг ашиглаад байгаа. Насаараа 30 40 жил төлсөн хүн бол баг хөдөлмөрийн үндэсний цалин тэтгэврийн бол одоо багыг авдаг. Нийт тэтгэврийн авагчдын чинь баг дийлэнх нь 7-800 мянган төгрөгийг бол авч штэ. Тэгэхээр цаашдаа бид нар одоо энэ асуудал дээр бол анхаарал хандуулахгүй бол зарим хэсэг нэг хожоод идэг. Барьж авсан эдийн ингээд шимтгэлээр ингээд дарамтлаад ингээд байгаад байдаг. Тийм учраас бүгдээрээ төлдөг, бүгдээрээ ижилхэн эрх хэдэлдэг ийм юм руу орох хэрэгтэй. Тэгээд ер нь бол энэ ахмадуудын тэтгэврийг дор хаяж нэг $1000 руу аваачих гэдэг. За Батчиргал дарга хариулна. За тийм Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн бодолд яг түрүү бас Ариун зай сайд хэлсэн хоёр аргаар бодож байгаа. Нэг нь бол 5 жилийн дундаж буюу цалин цэвэрлсэн арга, нөгөөх нь нэрийн даасны арга буюу буруу баримтлалын арга буюу ингээд дотроо хоёр хуваагдж байгаа. Тэгээд яг төлсөн хэмжээгээр тэтгэвэр авах үндсэн шудраг зарчим бол нэрийн даасны арга болон хуримтлалын арга бол энэ бол шудраг зарчим руу шууд орно. Цалин цэвэрлсэн аргыг 5 жилийг ингээд байлгаад байхаар бага хэмжээгээр төлж явж жагаад тэгээд хамгийн сүүлийн 5 жилийн өндөр төлөөд ингээд гараад ирдэг энэ алдааг бол бас засахгүй бол энэ цалин цэвэрлсэн арга бол бас сүүлийн үед маш их асуудал дагуулж байгаа юм бол үнэ. Эндээ бас санал нэг байна. За баярлалаа. За баярлалаа. За Шижир гишүүн